Та бүхний амгалан альтгая. За шинэ хичээлээ 17 дугаар хичээлээ эхлэхийн өмнө гэрийнхаа даалгавраа ярилцъя. Гэрийнхаа даалгаварт бол хоёр зүүр мэрэгэн үг гэртээ бичиж ирэх даалгавар өгсөн байгаа. За та бүхэн бол гэртээ амаар шууд хэлж өгсөн. Монгол бичгээр бичсэн байх гэж найдаж байна. За өөрсдийнхөө бичснийг энд тулгаад хараарай. За хамтдаа уншия. Эрдэм үгээ хүмүнү омуг ану их эски угуутын тогоосу ану их эрдэм үгүй хүний омуг нь их эски уутын тоос нь их үнэн сэтгэл өлзийн эгүүсгэл сайн санаа цэнгэлийн их үнэн сэтгэл өлзийн үүсгэл сайн санаа цэнгэлийн их. За тэгэхээр энд бол санаж байгаа бах. Энэ их гэдэг бол бид хуучин өмнөх хичээлүүдээр надлангийн хичээлээр ярьж байсан дүрс ялгаж бичих үг гэж. Монгол бичгт бол хоёр янзын их байгаа шүү дээ. Бас ингэж бичдэг нэг их байгаа. Энэ бол их эцгийн их. Энэ бол их адгийн их. Тэгэхээр зэрэг эн чинь бол сайн санаа цэнгэлийн их үүсвэр гэсэн утгаар байгаа учраас ихий гэж бичнэ. Энийн үүсгэл гэдэг үгтэйгээ бол харьцуулж бодох учиртай. Тэгэхээр зэрэг монголоор бичихтэй бол заавал энэ салаа утгыг зүгээр их гэж сонсголоор бичих биш. Энэ чинь аль их нь байх вүлээ? Их адаг гэсэн утгаар бичиж байна уу? Их эцгийн ихээр бичиж гинүү гэдгийг санах учиртай байна. За шинэ хичээлээ цааш нь уншия. Бид Эртний Монголын яруу найргийн сургаалын зохиол оюун түлхүүр сургаалыг уншаад одоо дуусах эрэнд өгч байна. Одоо 3-4 хичээлийн дараа бол энэ сургаал маань дуусна. Тэгээд тэр сургаалынхаа шинэ хэсгийг цааш үргэлжлүүлэн уншия. Магуу хүмүн ийг хэрэг түр зарвасу эбчин хүртхүү муу хүнийг хэрэгтэ зарвас өвчин гэдгийг эбчин гэж бичдэг. Өвчин гэдгийг эбчин гэж. Өвчин хүртхүү, өвчин хүртэх. Тэгэхээр зэрэг энд бол бид зүгээр уншихтаа товчшийг бодоод дандаа өвчин гэдгийг жишээлбэл эбчин гэж бичтэй гэж. Тэгэхээр зэрэг энийг бас шинээр сурч байгаа хүмүүсүүд маань зүгээр тэгжил бичдэг юм гэж ухаарад хас гадна ерөөсөө эртний монгол хэлэнд өвчин гэдгийг эбчин гэж хэлж байсан гэрэг шүү дээ. Тэгэхээр чинь бол тэрийг бас санаж байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн бичлэг төдийгүй эртний монгол хэлэнд бол ингэж л яг хэлж байсан гэрэг юм а гэдгийг бас санаж байх нь зүйтэй. За муу хүнийг хэрэгт зарвас өвчин хүртэх. Өвчин хүртэх. Арга үгэ зарвасу хойн ач хойноос ану баса явху арга үгэ зарвас хойноос нь баса явху хэрвээ айна явбас өмнөөс урагшлан иржүү шал бал худал үгүүлэн хэрэгүүл үүсгэхүү. За тэгэхээр саяынхаа энэ хэсгийг эхнээс нь хамт уншаадах. Муу хүнийг хэрэгт зарвас өвчин хүртэх. Аргагүй зарвас хойноос нь бас явах. Хэрвээ айна явбас өмнөөс нь урагшлан ирж шал бал худал өгүүлэн
хэрүүл үүсгэх гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр энэ чинь бол муу хүн гэдэг бол энийг мулгуугаас гадна учир эв зүгийг олдгүй, ажлын эв дүүгүй, санаа муутай, олон зүйлийн муу шинж, муу сэтгэл, муу аран шинг агуулсан хүнийг гэсэн санаатай. Энийг хэрэгт зарахаар ямар нэгэн ажил үйлсийг бүтээлэхээр явуулвал өвчин хүртэх гэдэг маань бол хоёр янзын утгаар ойлгож болно доо. Нэгдүгээр тэр бүтлгүй хүнийг юм зарсан учраас тэр маань бүтээж ирэх бол үгүй л гэж хойноос нь бодоод одоо сэтгэлийн өвчтэй мэт болно гэсэн нэг юм санаагаар ойлгож болно. Нөгөө талаас нь бол эрен бүтлгүй муу хүний хойноос бол гай чирдэг гэсэн утгаар ойлгож бас болно. За аргагүй тийм бүтлгүй хүнийг юм зарчихвал ажил үйлс бүтээлэхээр явуулчихвал хойноос нь бас явах хэрэг гардаг гэж. Уг хүнийг бол тэр тухайн хэрэг үйлийг бүтээхгүй учраас бас хойноос нь дахиж явдал болдог. Дахиж явдал болдоо гэж байна. Хэрв аяна гэж энэ бол эртний монгол хэлний энэ бол өх орчхийн тийм ялгал, орны тийм ялгал. Аяна гэдэг нь аянд гэсэн утгатай. Тэгэхээр хэрв аянд явбас хэрв аянжинд явж байтал бас тийм муу хүн бол өмнөөс нь урагшлан ирж гэж урдаас нь тосож ирээд шал бал худал өгүүлэн шал бал гэдэг бол яг хөө энэ дуурайн аваа дуурайсан үг байна. Шал бал худал өгүүлэн хэрүүл үүсгэх. Бас худлаа ярих мөртлөө үг өдөж хэрүүл үүсгэхтэй гэж. За энэ бол муу хүний аран шинг хэлж байна. За тэгээд энэ бол цаашаа үргэлжлээд явж байгаа учраас цааш нь амттай уншия. Эцэг их вэн хагуурчуу уурч бүрлгээд ийн тийм гуйжуу ис өгвөө хэмээн харин гутах. За тэгэхээр тэр муу хүн яадгүй эцэг эхэн хуурч бүрлгээд бүрлгэх гэдэг үг бол бүрлэх үү гэдэг үйл үг байгаа юм. Бүрлгэх гэж. Бүрлгэх гэдэг үг бол сүйтгэх, хөнөөх гэсэн утгатай. Эртний монгол хэлэнд олонтой хэрэглэгдэг юм үг. Бүрлгэх гэдэг бол сүйтгэх, хөнөөх гэсэн утгатай үг. Тэгэхээр эцэг эхэдэн худлаа эцэг эхэн мэхэлж тэднийгэн бас сүйтгээд. Тэглээ зэрэг энэ бол зөвхөн бас эцэгхэн алжчихын ч гэсэн утгаар биш. Эцэг эхэн бол сэтгэл болоод эд хөрөнгийн хохиролд учруулж зовлон дунгана гэсэн санаагаар хэлж байна л дээ. Бүрлгээд ийн тийм гуйж гэж. За ах トゥ төрөсөд нь ч юм уу тийм хүмүүсүүдээс өөрөө эцгийн хураас нь тэр хөрөнгө хогшил юм уу бүгдийг алах гэж сүйтгэж чад. Дараа нь бас ийшээ хүмүүсээс юм гуйгаад тэгээд ис өгөө хэмээн харин гутах гэж. Тэгээд бол надад эднэр юм гуйгаад өгч тусалсангүй гэж гутардаг. Эмбэн даган төрхөм дор инүү зарагдах. Эмээ даган төрхөмд нь зарагдах. Өрий шири хийж үү амбие үрэх. Ийм үү зовлон бүгдийг өвөрyen өөрөө үйлээдүүгээд. За энэ үйлдээд гэдэг үгийг бол тасаллаа. Монгол үгээр тасалж үчихэд бол ингээд орхичхоод энэний зураг татаж орхичхоод шинэ мөрнөөс шууд ингээд бичдэг. Тэгэхээр үйлээдүүгээд үйлдээд ах дүүгүү минь аль буй гэж гомдох олон буй за. За тэгэхээр саяын эцэг эхэн
хуурч бүрэлгээд ийн тийм гууж эсвгөө хэмээн харин гутхуу. Тэгээ цааш нь үргэлжлээд явж байна. Эмээ даган төрхөмдөн зарагдах. Эмээ даган төрхөмдөн зарагдах гэдэг бол төрхөм гэдгийг бол бид түрүүн нэг удаа бас хэдэн удаа гарч байсан, тайлбарлаж байсан. Энэ айлын эхнэрийн төрсөн гэдгийг бол төрхөм гэж хэлдэг. Тэгэхээр эм гэдэг бол энэ хуучин уран зохиолд гарч байгаа эм гэдэг үгийг бол эхнэр гэсэн утгаар гол гардаг. Энэ бол эхнэрээ дагаж эхнэрийн гэрт очиж зарагдах гэж хэлсэн байна. Ер нь хуучин Монголын уламжилт ёсонд бол эр хүн эхнэрээ дагаж тэр гэрт нь орж хүргэн орохыг бол муу хэлдэг уламжилттай байсан. Эр хүн гэдэг бол өөрөө өрх толгойлон тусгаарлалт бие дааж амьдралыг жолоодож амьдрах учиртай гэдэг. Тэгэхээр зэрэг тэр эмээн дагаж төрхөмдөнд очиж зарагдаж байгааг бол эр хүн гэж муу эр хүнд тоосдог байсан. Тэгэхээр тэрийг хэлж байна энд. Өр шир хийж ам биеэн үрэх гэж. За тэгэхээр хүмүүсээс олон өр зээл тавина гэдэг бол муу хүний шинж. Өр зээл их тавиад ирэх юм бол сүүлд нь түүнийхэн төлөөнд ам биеэч үрэх хэрэг бол гарна гэж. Ийм зовлон, за өмнө тооцсон энэ олон муу юм болгоныг, ийм зовлон бүгдийг өөрөө үлдээд, өөрөө хийцэн мөртлөө ах дүү минь аль вэ гэж, ах дүү минь алив над туслаач, та нар намайг яагаад харсангүй вэ гэж гомдох нь олон буй заа гэж хэлж байна. Тэгэхээр зэрэг энд бол тэр муу хүн гэдэг бол яг мулгуу, муу араншинтай амьдралыг ухаардгүй энэ олон сая дурдсан ийм шинжийг агуулсан муу хүн бол тэгээд ах дүүдэн гомдох биш, өөртөө гомдох, өөрөөгээ сайжруулах байгаа болохоос биш, сайн муу явах чинь чамаас шалтгаалдаг болохоос биш тэр ах дүүгээс бол шалтгаалахгүй маа гэсэн санааг бол ерөнхийдөө хэлж байна л дээ. За тэгээ энэ хоёр самбардаар бичсэн гэрийн даалгаврын хоёр зүрдсэн үг оюун түлхүүрийн өнөөдрийн уншиж байгаа унших ёстой хэсгийн эхний хэсгийг хамтдаа уншлаа. Одоо эхнээс нь нэг удаа сайн хараад нүдлээд ав. За цааш нь үргэлжлүүлэн уншъя. За энд эрдэнэтүү хүмүүнүү төрлийг олгосны тулаа тийм магуугаач муугаас зайлах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр эрдэнэт хүний төрлийг олсны тул тийм муугаас зайлах хэрэгтэй. Тийм муу гэдэг маань түрүүчийн самбарт бидний ярьж байсан хүний олон янзын муу шинжийг хэлж байсан. Тэгэхээр тийм муу шинжүү, тийм муу зүйлээс бол зайлах хэрэгтэй гэж байна. Тэгээ энд бас нэгэн зүйлийг тайлбарлахад бол эрдэнэт хүний төрлийг олсны тул гэж. Хүн бол төрснийхаа учраас гэж хэлж байна. Тэгээ яагаад хүнийг эрдэнэт хүн гэж хэлж байгаа юм бэ гэдгийг бол хуучин ном сударт бол энэ бас олонтой тохиолддог хэллэг байгаа юм. Тэгэхээр буддийн гүн ухааны ойлголтоор бол их болсон 6 зүйлийн хамаг амьтан гэж байдаг. Хүн, тэнгэр, асар, адгуус, бэрд, там. Тэгээд энэ дотроос бол ганцхан хүний төрлөл бол хамгийн
боломж ихтэй, бурхан болоход ч боломжтой, бүг болж там дуунахад ч болдог ийм төрөл. Өөрөөр хэлбэл 8 чөлөөт уучрал бүрдсэн хүний төрөл гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг хүн болж төрөх бол хамгийн эрхэм чухал байдаг. Яагаад гэвэл энэ хүний төрлөөс бол дээшээ сайн төрөлд явах ганцхан боломжтой, бурхны замд, бодморын замд орох боломжтой төрөл гэж үздэг учраас хүний төрлийг бол эрдэнэт хүн гэж хэлж байгаа юм. Тэгэхээр зэрэг тийм чухал одоо хүн болон төрөхөд бол тийм чухал учраас хүний төрөл гэдэг бол эрхэм эрдэнэ шиг төрөл юм. Тийм учраас тэгж тийм чухал төрлийг авч хүн бол төрснийхөө хувьд бол ийм муу шинжээс бол зайлах хэрэгтэй гэсэн санааг л энд хэлж байна. За цааш нь мангар үхүхүү боловч эрдмийг кичээн суралцах хэрэгтэй. Мангар үхүхүү боловч эрдмийг кичээн суралцах хэрэгтэй. Мангар гэдэг бол маргааш гэдэг үгийг хуучин ном сударт мангар гэж бичсэн байдаг. Одоо манай зарим нутгийн аялгуудад мангар, мангадар гэж хэлдэг ийм нутгийн аялгууд бий. За тэгэхээр хуучин ном судар уншиж байхад мангар гэдэг үг тааралдвал энэ маргааш гэдгийг ингэж бичдэг шүү гэдгийг бол санаж байх хэрэгтэй. Түүнээс та бүхэн бол өөрснөө бичихтэй бол мангар гэж бичих хэрэггүй, маргааш гэдгээр бичих ёстой. Гэхдээ маргааш гэдэг үгийн ийм бичлэг хуучин ном сударт ийм бичлэг ингэж хэлдэг ёс бий гэдгийг бол мэдж яах нь хуучин одоо судар шиштрaan бүрэн гүйцэд ухаарах чинь бол хэрэгтэй юм. Тэгэхээр тогтоолж авах хэрэгтэй. За маргааш өөхөх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй гэж юм. Маргааш өөхөх байлаа ч гэсэн өнөөдөр завдаж ном сурах ёстой гэж байна. За хэрв эс суравчуу хойто төрөлдөгөн сайны абьяс болох тула хичээхтэн. Хэрв эс суравч хойт төрөлдөө сайны авьяас болох тул хичээхтэн. За тэгэхээр маргааш өөхөх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй. Хэрв эс суравч хойт төрөлдөө сайны авьяас болох тул хичээхтэн гэж. Тэгэхээр маргааш өөхөх хүн өнөөдөр эрдэм сурлаа гэхэд бол яаж завдаад хичнээн юу сурч чадах вэ гэж хүн бодно. Гэлээхдээ тэгж хичээж чармааж байгаад өөхөх юм бол хойт төрөлдөөн бас тэр ном эрдмийн авьяас сурах гэсэн тэр авьяас чинь бол одоо хойт төрөлд нь бас сайн юмны авьяас болж дамжина гэсэн ийм санааг энд хэлж байна. Адгуусчуу эрдмийг сурах бөгөөтөл эрдэнэтүү хүмүүнүү биеийг олгосон тула хүмүүнүү сургасан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбар. За энийг ахнаас нь уншия. Энэ бас их сургамжтай сайхан сургаал байна. Адгуусч эрдмийг сурах бөгөөтөл эрдэнэт хүний биеийг олсон тул хүний сурсан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбар гэж. Тэгэхээр энэ адгуусч эрдмийг сурах бөгөөтөл эрдэнэт хүний биеийг олсны тул хүний сурсан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбараа гэж. Тэгэхээр адгуусч гэсэн эрдмийг сурах бөгөөтөл гэж юугаа хэлж байна вэ гэхлээр зэрэг ер нь сурсан бүхэн бол эрдэм гэдэг манай ард түмэн хэлдэг. Одоо нохойд ч юм уу, моринд ч юм уу, одоо манай сэрх ч гэсэн адгуусан амьтанд олон янзын аяг зан заагаа сургаад өгчих юм бол тэр юуг бол бас давтаад хийгээд байж чаддаг. Ингэж сурч чаддгийг бол бид мэднэ. Тэгэхээр зэрэг адгуусан амьтанд хүртэл тэгж сурч байгаа юм чинь эрдэнэт хүний биеийг олж төрсөн хүн бол хүний сурсан эрдмийг, бусад хүмүүсийн сурсан эрдмийг сурч хийж чадсан юмыг бол болгоомжтой гэдэг маань хичээлтэй л гэсэн үг. Хичээж чармаах юм бол сурах бол хялбар хаан гэж. Тэгэхээр зэрэг бол
Энийг би яаж чадах вэ гэж хойш сууд залхуурах биш. Адгуус ч гэсэн олон дахин заагаад байсан юмыг сурдаг ийм чадвартай байхад эрдэнэт хүний биеийг олж төрсөн хүн хүний сурсан эрдэм юм болгоныг бол би л өөрөө хичээвэл сурахад бол хэцүү биш ээ гэж санаж явах учиртай байна. Энэ сургаалыг хэрэг тусна бол тэр юм да. За цааш нь уншия. Үхүхийн урд амьдуу цагтагаан буян үйлд. Үххийн урд амьд цагта буян үйлд. Өтөлхүүийн урд за энэ урд гэдгийг бол энэ урий даа байх. Энийг засчих. Урий дуу биш, урий дуу гэвэл эрт урдын урд болно. Энэ бол урий даа байх хэвээр. Урий даа. За. Юу туслаа. Өтөлхийн урдаа залуу цагтагаан эрдмийг гिचээ. Өтөлхийн урдаа залуу цагтагаан эрдмийг гिचээ. Эвчин хүртхийн урдаа эрүүл дэгэн буян номыг гिचээ. Үгээгүүрхийн урдаа баян цагтагаан өглөгийг өг. Бүтэхгүй дөрвөн нөхөр тэр болоо. За дахиад нэг уншия. Үхүхийн урд амьд цагта буян үйлд. Өтлөхийн урд залуу цагтаан эрдмийг гिचээ. Өвчин хүртхийн урд эрүүл дэгэн буян номыг гिचээ. Үгээрхийн урд баян цагтагаан өглөгийг өг. Бүтхийн дөрвөн нөхөр тэр болоо гэж. За тэгэхээр энд ямар дөрвөн зүйлийг хэлсэн байна вэ гэвэл үххийн урд амьд цагтаан буян үйлд гэж. За үхвэсэн урд амьд явж байхдаа сайн санаа санаж зовлон дантан тусалж буянтай сэтгэж буян үйлдэж яваа гэж хэлж байна. За хоёр дахь нь бол өтөлхийн урд залуу цагтаан эрдмийг гिचээ гэж. Өтөлхийн урд залуу цагтаан эрдмийг гिचээ гэдэг бол энэ нэр нь манай өвөг дээдсийн олонтой давтагддаг сургаал бол хүн бол залуу цагтаа эрдэнэ номыг шамдах ёстой гэдгийг бол олон зүйлээр ухааруулан хэлсэн байдаг. Үнэхээр ч энд бол хоёр талын нэг талаас бол залуу цагтаа хүн бол залуу цагтаа олон зүйлийг ухаан эрдмийг ямыг тогтоох ой авьяас нь хурц сэргэлэн байдаг. Гэтэл нас агсан хүний тэр хашир ухаан залуу цагтаа эн чинь би энэ үедээ л энэ сурч байх үедээ л юм ой тогтоотой залуу байхдаа юм сурах хэрэгтэй юм шүү гэдгийг ухаарах тэр ухааны тэнхээ нь бас дутмаг шиг байдаг. Тийм учраас л өвөг дээдс маань залуу цагтаа л юм сурахгүй бол өтлөөд ирэхийн цагт бол тэр ухаан чинь малх болдог юм шүү гэдгийг л олон зүйлээр энэ сургаалын номд бол ухааруулсан байдаг. Тэгэхээр ингэж хэлдэг учир нь бол залуу хүн болгон бол энийг бол ухаардаггүй. Өөрөөр хэлэх юм бол залуу цагтаа байгаа тэр ой ухаан маань жаахан нас ахад эрмэгцэл байхгүй болдог юм шүү гэдгийг бол залуу хүн болгон ухааруулдаг учраас тэрийг ухааруулах гэж л энэ хуучин сургаал номд олон зүйлийн ийм сургаал өгнүүд явдаг. Өвчин хүртхийн урд эрүүлдэн буян номыг гिचээ. За өвчин хүртгэсэн урд эрүүлдэн буян номыг гिचээ гэж байна. Үгээрэх гэдэг маань ядуур хоосрох гэсэн үг. Хоосорч ядуурхын урд баян байхдаа, баян цагтаа өглөгийг өг. Өглөг гэдэг бол бид өмнө уншихтан олонтой бас тайлбарлаж байсан үг байна. Өглөг гэдэг бол
хариу горилохгүй бусдад туслахын сэтгэлээр өгч байгаа юм. Зовлонтой амьтанд ядуу хүнд үнэн сэтгэлээсээ туслая гэж өгч байгаа юмыг бол өглөг гэдэг. Тэгэхээр баян гэдэг бол ер нь хүн болоо нэгэн насанд баян чигээрээ ядуу чигээрээ байдаггүй, цаг цагаараа байдаггүй, хувирт байдаг гэдэг. Тэгэхээр баян хүн бол нэгэн цагт үгээрч болно. Ямар ч байсан дээр баян боломжтой байх цагтаа хүнд өглөг буян хийж тусыг хийж байх ёстой гэж хэлсэн байна. За энэ саяын тооцсон дөрвийг бүтгийн дөрвөн нөхөр тэр болоо гэж хэлсэн байна. За ингээд өнөөдрийн бидний уншиж ярилцах оюун түлхүүр сургаалын хэсгээ үгээр өндөрлөе. За гэрийнхаа даалгаврыг эндээс шууд өгчихъя. Гэрийнхаа даалгаврыг бол бичээд аваарай. За гэрийн даалгаварт өнөөдрийн бидний уншсан оюун түлхүүрийн энэ хоёр самбарт бичсэн хамт уншсан хэсэгт нийт 26 үйл үг орсон байгаа. 26 үйл үг орсон байгаа. За энийг бол би та бүхэн эхнээс нь хуулж авсан бол хуулж авсан чинь байгаа бах. Гэхдээ би давтаад нь хэлээд өгье. Түргэн бичээд ав. Зарах, хүртэх, явах, урагшлах, ирэх, ирж очихын ирэх, үгүйлэх, үүсгэх, хуурах, бүрлэгэх, гуйх, өгөх, гутах, үрэх, үйлдэх, гомдох, олох, зайлах, үхэх, кичээх, суралцах, болох, сурах, өтлөх, үгээрэх, бүтэх. Ийм 26 үйл үг бол өнөөдрийн үздсэн оюун түлхүүр сургаалын хэсэгт гарсан байгаа. Тэгэхээр энэ 26 үйл үгэн сая миний хэлсэн үгийг өнөөдрийн үздсэн оюун түлхүүр сургаалынхаа хэсгийг бичсэн бол тэндээсээ саяхаа бичсэнтэй тулгуур бичиж яваад тэр үйл үгийнхаа үндсийг их шигээр төгссөн, гийгүүлчээр төгснөөр нь ялгаж үйл үгийнхаа үндсийг бичиж ирээрэй. Ер нь бол их хичээлүүд бол олонтой бид тайлбарлаж захиж байгаа. Ингээд нэг өөрийнхөө үндэссэн зүйл дотроос ялангуяа үйл үгийн үндсийг бол ялгаад ямар үйл өгөөнө бичиж аваад тэгээд дагвар нөхцлөөр нь бол үндсэн үү юм энд ямар дагвар залгаж вэ гэдгээр нь салгаад үйл үгийнхаа жинхэнэ үндсийг ялгаж ихшгээр төгссөн байна уу, гийгүүлчээр төгссөн байна уу, тогтоох нь бол хамгийн эрхэм юм байна. Зөв бичиж сурахад бол үгийн үндсийг л нөлөөлөх учиртай гэдгийг бол аав хүн мэдэж байгаа. За гэрийнхаа даалгаврыг бишээд авсан байх гэж бодож байна. За ингээд энэ хоёр самбардаар саяын уншид тайлбарсныгаа нэг удаа харж яваад дараа нь цааснаар өнөөдрийн үздсэн ярилцсан оюун түлхүүрийнхаа хэсгийг цааснаар бичсэн, бэрээр бичсэн хэсгийг бас хамтдаа хичээлийнхаа төгсгөлд уншнаа. Хүнийг хэрэгт зарваас өвчин хүртэх, аргагүй зарваас хойноос нь бас явах, хэрвээ аянаа явбаас өмнөөс урагшлан ирж шал бал худал өгүүлэн
хэрүүл үүсгэх эцэг ихээ хуурч бүрлгээд ийн тийм гуйж эс өгөө хэмээн харин гутах эмээ даган төрхөмдөн зарагдах өр шир хийж төрөл төрөсдөө зовоох хулгай худал хийж ам бие өрөх ийм зовлон бүгдийг өөрөө үлдээд ах дүү минь аль вэ гэж гомдох олон буй за. Эрдэнэт хүний төрлийг олсны тулд тийм муугаас зайлах хэрэгтэй. Мангар өөхөх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй. Хэрвээ ис сурвч хойд төрөлдгэн сайны авьяас болох тул хичээх түн. Адгуусч эрдмийг сурах бөгөөтөл эрдэнэт хүний бие олсон тул хүний сурсан эрдмийг болгоомжтой болов сурах хэлбэр. Үхгийн урд амьд цагтаан буян үлд өтлөхийн урд залуу цагтаа эрдмийг хичээ өвчин хүртхийн урд эрүүлдгэн буян номыг хичээ өгөрхийн урд баян цагтаа өвлгийг өг бүтгийн дөрөв нөхөр тэр болоо.